Брэнд нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг шинжилэн тогтоосон засгийн газраас. За энэ маань хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш байр алдсан 16 насны турш өргөдлийн бэрхшээлтэй иргэн одоо иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 397,500 төгрөг байгааг 80.5 төгрөг буюу 80,500 төгрөгөөр нэмэгдүүлж 478 төгрөг болгож байна гэсэн үг. 397,500 478 төгрөг болгож байна гэсэн үг. Ахмад настан тэжээгчин нас барсан 18 хүртэлх насны хүүхэд 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 наснд хүрсэн их 50 наснд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 397,500 байгааг 34,500 төгрөгөөр нэмэгдүүлж 432,000 төгрөг болгож байна. За асаргааны тэтгэмжийн хэмжээ 302,500 төгрөг байгааг 27,500 төгрөгөөр нэмэгдүүлж 330,000 төгрөг болж байна гэсэн үг. Байнгын асаргаа шаардлагатай хүн дэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ сард 445,000 төгрөг байгааг 39,000 төгрөгөөр нэмэгдүүлэх буюу 484,000 төгрөг болгож байна гэсэн үг. За энэ маань нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ шүү. За одоо өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тэтгэврийн доод хэмжээг шинжилэн тогтоож өгдөг засгийн газраас 26 оны 1 сарын 1-ээс эхлээд явах хэмжээ гэж ойлгож болно. За тогтоолын төсөл засгийн газрын тогтоолын төсөл 2025 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 80,000 төгрөгөөр нэмэгдүүлэх. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769,000 төгрөгөөр. Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцвэрлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652,400 төгрөгөөр тус шинжилэн тогтоосон. Ухаандаа бүх тэтгэвэр авагчдын маань тэтгэвэр 80,000 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ингэх юм бол бид нар их тэтгэвэр авдаг, бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хооронд ямар нэг ялгаа үүсэхгүйгээр нэмэхээр үүний үр дүнд биш. Үгүй шүү. Энэ чинь 8.6-гаа ингээд 73,100 төгрөг ногдчихсэн байхгүй. Бүх хүнд 8.6% нэмэгдлээ. Тэрийгээ бид нар ерөөсөө шууд жигдлээд 80,000 төгрөг болгож байна гэсэн үг. За үүний үр дүнд дунджаар тэтгэврийн хэмжээ дундаж тэтгэвэр шүү. 850,000 төгрөг байсан бол 930.2 мянган төгрөг болж байна гэсэн. Дундаж тэтгэвэр. За энэний чинь доор нөгөө хувь тэнцвүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээ маань арай жоохон доогуур байдаг шүү дээ. Гэсэн 2026 он тэтгэврийн нэмэгдлийн зохицуултыг хийж сая өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргасан. Ажлуудын тэтгэмжтэй холбоотой ажлуудын тэтгэмжийн сан ажлуудын тэтгэмжийн сан маань би та бүхэнд бас хэлсэн 2025 оны төсөв дээр 162 тэрбум төгрөг төсвөлсөн байсан нь тооцоолоогүй ажилгүйд л их болсон. За тээврийн жолооч нарын асуудал, төрийн 9% цомгтгол хийнгээд 7,000 гаруй хүнд цомгтгол хийсэн. За мөн түүний хажуугаар нүгөө хэлэхэд бас энэ сангаас хууль бусаар тэтгэмж авдаг явдал ихсэн. Тийм учраас бид нар энэ ажилгүйдлийн тэтгэмжийг авдаг журмаа эргэж харах шаардлагатай. Энэ маань татвар төлөгч та бидний л мөнгө шүү дээ. Тэгэл ажлаасаа удлаа гарсан тушаал гаргуулаад очиод ажилгүйдлийн тэтгэмжээ авчаал тэгээд жоохон явж яснаа дахиж тушаалаа жинглээл дахиад 9 сар ажиллаад гэдэг ч юм уу. Тийм учраас эдгээр асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах хүрээнд бид нар он гараад журам хуулиудаа өөрчлөлт оруулна. Ирэх жилийн ажилгүйдлийн тэтгэмжид 190 тэрбум төгрөг төсвөлсөн байна. За.